Дараагийн мэдээ танилцуулъя. Сөүлийн тансаг зэрэглэлийн орон сууцны цогцлборуудад гэрлэлтийн үйлчилгээ хооронд нь хосуудыг танилцуулах үйлчилгээ нэвтрэх болсон байна. За Сөүл хотын өмнөд хэсэгт орших тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллоор нэрлэгдсэн хосуудыг танилцуулах үйлчилгээ олон нийтэд ихээхэн түгэх болсон байна. За энэ үйлчилгээ түгэх бас нь тухайн хүний амьдарч байгаа хаяг нь нийгмийн статусыг нь илэрхийлэх нэгэн хэрэг болж итгэмжлэх болсон нэгэн чиг хандлагыг харуулж байгаа юм. За тухайлах юм бол Сөүл хотын Сомпо дүүрэгдэх Хэло хот болон Сочо дүүрэгдэх Римэн Воли Вэли нэртэй орон сууцны хорооллыг удирддаг гэрлэлтийн сүлжээнүүд нь цаашдаа зөвхөн орон сууцныхаа хүрээнд үйл ажиллагаа явуулахаас гадна бие даасан компани болж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж гисэн олон хүний хувьд анги давхаргад суурилсан болзооны үйлчилгээ гүнзгийрсэн гэдгийг бол харуулсан байна. За үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд энэ үйлчилгээг сонирхох мөн шүүмжлэх хандлага дэгдэж байгаа юм байна. За салбарын албан тушаалтнуудын мэдэгдэж байгаагаар Хэло гэрлэлтийн мэдээлэл нэртэй хосуудыг танилцуулах компани нь 6 дугаар сар Сөүлийн хамгийн их танигдсан барилга байгууламжийн нэг болох Хэло хотын худалдааны бүсэд албан ёсоор нэгдсэн байна. Сомпо дүүрэгт 30 жилийн хугацаатай үйл хөдлөлийн агент үүсгэн байгуулсан тус компани нь 3 сарын дотор 200 орчим гишүүнтэй болсон бөгөөд тэдний 3-2 нь Хэло нэртэй энэхүү орон сууцны хороолд амьдардаг оршин суугчид байсан. За үлдсэн хэсэг нь ойролцоох цогцлборуудад амьдардаг байсан юм байна. За 2018 онд оршин суугчдаа хүлээн авсан Хэло хот нь нийтдээ 8510 өрхтэй. За нийт тээврийн хүртээмж цайтай тус улсын хамгийн тансаг зэрэглэлийн орон сууцных нь нэг юм байна. За 84 хавтгай дөрвөлжин метр квадрат бүхий байр нь энэ сард бол дээд амжилт тогтоосон. За үүнийг бол 3 тэрбум воноор зарсан. Ам долларч шилжүүлвэл 2.3 сая ам долларын үнээр зарагдсан. Нийслэлийн хамгийн өндөр үнэтэй орон сууцны цогцлборуудын нэг болоход нь нөлөөсөн. За үүнтэй төстэй үзэгдэл бол бусад тансаг зэрэглэлийн цогцлборуудад гарч байгаа. За тухайлах юм бол Бампо дүүрэгдэх 2980 айлтай за 1 пён буюу 3.3 хавтгай дөрвөлжин метр тутамдаа 200 сая воноос давсан өндөр зэрэглэлийн орон сууц болох Рикман Валид бол мөн адил үйл явц өрнөж байгаа юм байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ цогцлбор дотроо бол хоорондоо дотооддоо болцдог ийм тойрог хэлбэрээр байгуулагдсан оршин суугчдын зохион байгуулалттай бүлэглэл нь 7 дугаар сараас эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Воли язгууртнууд нэртэй компани үндэс суурь болсон байна. Оршин суугчдын зохион байгуулалттай бүлгэн зөвхөн оршин суугчдыг хүлээн авдаг байсан бол Ван Воли нэртэй язгууртнуудын гишүүнчлэлт бол Сочо, Ганнам, Бампо дүүргүүдэд амьдардаг хүмүүсээр гишүүнчлэлээ өргөжүүлж байгаа. За гишүүнчлийн төлбөр нь жилийн хувьд бол 500 мянган вон байсан бол 2 жилийн хугацаанд 11 сая вон зэрэг бол дээд зэрэглэлийн сонголттой олон байдлаар бол хүмүүсийг хооронд нь танилцуулах үйл ажиллагааг явуулдаг юм байна. За Солонгосын хамгийн эртний тансаг зэрэглэлийн өндөр барилгатай орон сууцны цогцлборуудын нэг болох Доквон дахь Tower Palace мөн үүнтэй төстэй үйл ажиллагааг явуулах болсон байна. Оршин суугчид саяхан цогцлбортоо ганц бие эрэгтэй эмэгтэй хүмүүсийг танилцуулах бүлэг байгуулад зохион байгуулагчид нь хөрс зэрэгэлдээ тансаг зэрэглэлийн бүсүүдэд ганц бие хүмүүс зориулсан нэмэлт цугларах уулзалтыг зохион байгуулах болсон байна. За үүн дээр бол бэлтгэл ажлыг бас хийж байгаа юм байна. За орон сууж байгаа байранд нь суурилсан эдгээр хосуудыг хооронд нь танилцуулах үйлчилгээний талаар олон нийтийн өгч байгаа реакц үйлдэл нь бол эрсдэс 2 хуваагдсан байдалтай байна. За дэмжигчд нь ийм бүлгүүд нь бол тухайн хүнийг хэн болохыг баталгаажуулахад хялбар байгаа. За мөн хүмүүс өөртөө нийцэх хөрөнгөтэй хүмүүстэй танилцах ийм боломжийг бол олгодог учраас энэхүү хосын танилцуулах үйл ажиллагаа нь илүү үр дүнтэй байх боломжтой гэж харж байгаа. Гэсэн хэдий ч шүүмжлэгч нь орон сууцны байрлал дээр нь хаана амьдарч байгаа дээр нь суйрлаж гэрэлтийн хүрээллийг бий болох нь анги давхаргын хуваагдлыг улам бэхжүүлэх, нийгэмд бол хуваагдлыг гааруулах ийм эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа. Өндөр үнэтэй үйл хөдлөх хөрөнгийн эргэн тойронд үүсэж байгаа энэхүү хаалттай гэрлэлтийн зах зээл нь тэгш бус байдал орон сууцны үн аль хэдийн эмзэг асуудал болсон бүгд найрамд Солонгос улсын хувьд нийгмийн давхраажилт, хуваагдлыг улам хурцах аюултай гэж анхааруулж байгаа.